дунд цалтны хичээл эхэлж байна. Шинэ хичээл эхлэхээс өмнө өнгөрсөн хичээлийн агуулгыг давчхан давтъя. Бид өнгөрсөн хичээлээр 基础、即时、空间、压力、发挥、对来说гэх мэт үг хэлгийг үтсэн. Эхний үг бол 基础 үндэс суурь гэсэн утгатай үг байсан. Холбоо үгийн жишээг харуул. 社会基础 нийгмийн үндэс, 成功的基础 амжилтын үндэс, 变化的基础 өөрчлөлтийн үндэс, Windows 基础知識 Windows-ийн үндсэн мэдлэг, 基礎研究 үндсэн судалгаа гэх мэт холбоо үгийг үтсэн. Өгүүлбэрт орсон байдлаа иргэн харъя. 他的研究成果是他这本新书的基础. Түүний судалгааны үр дүн нь өөрийнх нь бичсэн энэ шинэ номод суурилсан. Бидний өмнө үтсэн дараагийн үг бол 空间, орон зай гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 生存空间, амьдрах орон зай, 广阔的空间, өргөн орон зай, 游览空间, флашийн зай гэх мэт өгүүлбэрт орсныг нь харъя. 我们可以利用更多的空间. Бид улам их орон зайг ашиглаж болно. Өмнө хичээлээр үтсэн бас нэг үг бол 压力, даралт, дарах гэсэн утгатай байсан. Жишээ нь 压力计, даралтын хэмжүүр, 压力锅, даралтын тоогоо, 学习压力, хичээлийн дарамт гэх мэт өгүүлбэрт орсныг нь харъя. 他的健康在工作压力下垮了. Түүний эрүүл мэнд нь ажлын дарамтнаас болж муудсан. Дараагийн үг 发挥, дэлгэрүүлэх, нээх, илрүүлэх гэсэн утгатай үг байсан. Холбоо үгийн жишээгээ харъя. 发挥积极性, идэвхэн ил гарах, 发挥作用, үүрэг гүйцэтгэх, 发挥创造性, шинэлэг байдал нь ил гарах. Өгүүлбэрт 我们要很好的发挥他的才能. Бид түүний авьяасыг сайтар илрүүлэх хэрэгтэй. Бид өмнөх хичээлээр 即时, 也гэсэн бүтцийг мэдэж авсан. Энэ нь ямар ч тохиолдолд үр дүн нь өөрчлөгдөхгүй гэсэн санааг илэрхийлж байсан шүү дээ. Жишээ нь 这么多工作我即使今天晚上不睡觉也做不完. Ийм их ажлыг өнөөөрөө унтахгүй хийгээд ч дуусахгүй. Бидний үтсэн бас нэг бүтэц бол 对来说. Энэ нь хувьд авч үзүүл гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 对发展经济来说交流是必须的. Эдийн засгийн хувьд харилцаа бол зайлшгүй зүйл. Үзэгчдээ бид өнгөрсөн хичээлийн агуулгаа давчхан давтлаа. Харин одоо шинэ хичээлээ үздэцгээе. Үзэгч та бүхэн төмөр хөлөг хөлгөлдсөн энэ их замын төгсрөлд дугуй унаад явж бай гэж бодож байсан уу? Бидний өнөөдөр үзэх харилцан ярианд дугуй унахын ашиг тусын тухай гарах болно. Ингээд харилцан яриагаа үздэцгээе. 老师，您每天怎么来上班啊？刚工作时骑自行车，后来开车，现在又骑自行车了。开车既省时间又轻松，比骑车快多了。您为什么又改成骑车啦？开车不见得比骑车快，特别是上下班的时候，骑车既自由又环保。对我来说，自行车算是最方便的交通工具了。如果您家离学校远的话，骑车恐怕就不方便了吧？你说的对，我家离学校比较近，骑车没问题。当然，如果我们要去远点的地方，恐怕还是得开车去。 Та бүхэн ерөнхий утга санааг нь ойлгосон баха. Тэгэхээр одоо харилцан ярианд гарсан шинэ үг хэллэгээ мэдэж авцгаая. Эхний үг бол 环保, байгалыг хамгаалах гэсэн утгатай үг байна. Холбоо үгийн жишээг харъя. 环保报告, байгаль хамгаалахын тайлан. 环保思想, байгаль хамгаалах үзэл санаа. 环保目标, байгаль хамгаалах зорилт. Өгүүлбэрт хэрхэн ордгийг нь харъя. 环保方法很多，比如人人都不用一次性的日用品等. Байгалаа хамгаалах арга их олон. Жишээ нь хүн бүр өдөр тутмын нэг хэрэглээний зүйл ашиглахаа байлгах гэх мэт. Харин дараагийн мэдэх ёстой үг бол 算是 эцэстээ яадагч байсан гэсэн утгатай байна. Жишээ нь 你的愿望现在算是实现了. Чиний хүсэл яадагч байсан хэрэгжлээ.
Харин харилцаа ярианд хэрхэн орсныг нь бүгдээрээ харцгаая. 对我来说，自行车算是最方便的交通工具了。 Харилцаа ярианы энэ өгүүлбэрээр орчуулбал миний хувьд дугуйн яадаг ч байсан хамгийн тухтай тээврийн хэрэгсэл. Бидний үзэх ёстой дараагийн үг бол хүмпа магадгүй гэж санаа зовох гэсэн утгатай үг байна. Тэгвэл хятад хэлэнд даншин гэсэн үг мөн ийм сэтгэл санаа зовох гэсэн утгыг илэрхийлдэг байна. Жишээ нь 我恐怕你今天迟到。我担心你今天迟到。 Чамайг өнөөдөр хоцорхно гэж санаа зовж байлаа. Тэгвэл компани тодтгол гишүүн болдоггүй бол харин даншин нь тодтгол гишүүн болдгоороо ялгаатай байх нь. Түүнээс гадна магадaltaгүй таамаглан санаа зовох гэсэн утгыг илэрхийлдэг байна. Жишээ нь 妈妈，你不用担心，我在中国过得很好。 Ээжээ та санаа зовох хэрэггүй. Би хятадд сайн байгаа гэх мэт. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт дээр хоёр үгний аль нь орж болохыг нь нөхөөрэй. 带上伞吧，你看这天要下雨。你跟老师说说，他会同意。 Хариултаа хамтдаа шалгая. 带上伞吧，你看这天恐怕要下雨。 Шүхрээ аваарай. Чи энэ тэнгэрийг хардаа бороо орж магадгүй. 你跟老师说说，可能他会同意。 Чи багшд хэлдэ тэр зөвшөөрч магадгүй. Тэгвэл одоо та бүхэн дараах өгүүлбэрийг бие даан орчуулаарай. Орчуулсан хувилбараа шалгая. Хэрвээ би хол газар явхаар бол бас л машин барих хэрэгтэй болж магадгүй. Харин одоо өнөөдрийн хичээлийн дүрмээ үзье. Чи ёо гэсэн бүтцэн зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг үүсгэдэг ба хоёроос дээш аливаа юмс үзэгдийн шинж чанар, байр байдлыг тодорхойлохоос гадна мөн хоёроос дээш үйл хөдлөлийг зэрэг явагдаж байгааг илэрхийлдэг байна. Жишээ нь 在中国旅游既可以看风景又能学汉语. Хятад руу аялах нь орчныг үзээ зогсохгүй хятад хэлээ сурч болно. Тэгвэл энэ өгүүлбэрт орчин үзэх, хятад хэл сурах гэсэн хоёр үйл зэрэг өрнөж байна. Дараагийн өгүүлбэр 这双鞋既贵又难看，别买了. Энэ гутал үнэтэй дээр муухай юм бити аваарай. Тэгвэл энэ өгүүлбэрт үнэтэй, муухай гэсэн хоёр үнэлэмж зэрэгцэж байна. Тэгвэл одоо та бүхэн дараах зургийн дагуу өгүүлбэрийг гүйцээгээрэй. 这套房子既有 Гүйцэлсэн өгүүлбэрээ харьцуулъя. 这套房子既便宜又好看. Энэ байшин хямд бас сайхан. Тэгвэл одоо харилцаа ярианы дараах өгүүлбэрийг бие даан орчуулаарай. Орчуулснаа харьцуулъя. Машин барих нь цаг хэмнэж бас чөлөөтэй байлгадаг. Дугуй унах нь дураараа чөлөөтэй бас орчноо хамгаалдаг. Бидний өнөөдөр үзэх сүүлийн үг бол бүжэнда. Энэ нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх үед хэрэглэгддэг байна. Жишээ нь 贵的不见得比便宜的好. Үнэтэйгээ хямдхнаасаа сайн байх албагүй. 国外的大学不见得适合你的孩子. Гадны их сургууль гээд танаа хүүхдэд тохирно гэсэн үг биш. Одоо харин та бүхэн харилцаа ярианы өгүүлбэрээс орчуулаарай. 开车不见得比骑车快，特别是上下班的时候。 Орчуулснаа харьцуулъя. Машинаар явах нь дугуйнаас хурдан байх албагүй. Тэр дундаа ажил эхэлж таарах үеэр. Харин одоо та бүхэн бүжэндэ гэсэн хэллэгээ оруулан өгүүлсэн өгүүлбэр болгоорой. Өгүүлснээ харъя. 有钱不见得感到幸福. Мөнгөтэй бол аз жаргалтай байна гэсэн үг биш. Үзэгчдээ бид мэдэх ёстой үг хэллэгээс сурлаа. Одоо харин харилцаа яриагаа дахин нэг сонсоорой. 老师，您每天怎么来上班啊？ 刚工作时骑自行车，后来开车，现在又骑自行车了。
开车既省时间又轻松，比骑车快多了。您为什么又改成骑车啦？开车不见得比骑车快，特别是上下班的时候，骑车既自由又环保。对我来说，自行车算是最方便的交通工具了。如果您家离学校远的话，骑车恐怕就不方便了吧？你说的对，我家离学校比较近，所以骑车没问题。当然，如果我们要去远点的地方，恐怕还是得开车去。Та бүхэн харилцаа ярианыхаа өгүүлбэрийг ерөнхийд нь ойлгосон баха. Одоо хамтдаа бүрэн ихээр нь орчуулъя. 老师，您每天怎么来上班啊？ Багшаа, та өдөр бүр ажилдаа яаж ирдэг вэ? 刚工作时骑自行车，后来开车，现在又骑自行车了。 Анх ажил хийж эхлэхдээ дугуйгаар, дараа нь машинаар, одоо бол буцаад дугуйгаар ирдэг. 开车既省时间又轻松，比骑车快多了。您为什么又改成骑车啦？ Машин барих нь цаг хэмнэж бас чөлөөтэй байлгадаг. Дугуйнаас ч хурдан. Та яагаад буцаад дугуй ундаг болчихов? 开车不见得比骑车快，特别是上下班的时候，骑车既自由又环保。对我来说，自行车算是最方便的交通工具了。 Машинаар явах нь дугуйнаас хурдан байх албагүй. Тэр дундаа ажил тарж эхлэх үед дугуй унах нь дураар байж орчноо хамгаалдаг. Миний хувьд дугуй нь ядагчилсан хамгийн тухтай тээврийн хэрэгсэл. 如果您家离学校远的话，骑车恐怕就不方便了吧？ Хэрэг танаа гэр хол байвал дугуй унах нь таарахгүй байж магадгүй. 你说的对，我家离学校比较近，所以骑车没问题。当然，如果我们要去远点的地方，恐怕还是得开车去。 Чиний хэлж байгаа зөв үү? Манайх сургуультай харьцангуй ойр. Тиймээс асуудалгүй. Мэдээж хол явах хэрэг гарвал машин унах хэрэгтэй болж магадгүй. Би ч мөн багштай санал нэгэнэ. Одооний төгсрөөнд дугуй машинаасаа хурдан байж магадгүй шүү. Харин одоо та бүхэн бичлэгийг сонсоод дараах өгүүлбэр зөв буруу алин болохыг нь тэмдэглээрэй. 他们恐怕一两趟搬不完。搬家功夫不见得省时。哇，你的书这么多，而且还有家具，恐怕咱俩一两趟搬不完。别担心，我已经联系了一家搬家公司，既省时又省力。但我们得先把东西收拾好。行啊。Ингээд хариугаа тулгаарай. 他们恐怕一两趟搬不完。Тэд нэг хоёр удаа зөөгж дуусахгүй гэж санаа зовж байгаа. Бичлэгний өгүүлбэрээс харвал 你的书这么多，而且还有家具，恐怕咱俩一两趟搬不完。 чиний ном ийм их бас гэрийн тавилга байна. Хоёулаа нэг хоёр зөөгөөд ч дуусахгүй гэж магадгүй. Тэгэхээр энэ өгүүлбэр маань зөв байх нь. Дараагийн өгүүлбэр 搬家公司不见得省时。Нүүлгийн компани цаг хэмнэх албагүй. Бичлэгний өгүүлбэр нь 我已经联系了一家搬家公司，既省时又省力。 Би нүүлгийн компанитай холбоо ярьчихсан. Тэгвэл цаг хэмнээ зогсохгүй, хүчээж гамна. Ихтэй юм хумаа эмгэлээ. Тэгэхээр энэ өгүүлбэр буруу байх нь. Үзэгч саа бүхэн сая сонсох дасгал ажиллаа. Харин одоо уншлагын дасгалаа хийцгээе. Та бүхэн дараах харилцаа яриаг уншаад зөв өгүүлбэрийг нь олоорой. 把遥控器给我。妈，别换频道，马上就晚球决赛了。我看一下天气预报，一会儿就好。好吧。问，女儿想看什么节目？电视剧、动画片、网球决赛、动物世界。Та бүхний хариултаа амархан олсон байхаа гэдэгт итгэлтэй байна. Хариулт нь мэдээж C буюу 网球决赛. Харин одоо харилцаа яриагаа орчуулъя.
把遥控器给我。妈，别换频道，马上就是网球决赛了。이제 소가 비트게 살려라 아가르 댄스니 소진 덕들 갔다. 我看一下天气预报，一会儿就好。이 차가 가로 zet었어. 好吧，자자. 다른 오후브른 电视剧 어떤 것 캐너 动画片 후글단 캐너 网球决赛 아가른 댄스니 소진 팀체 动物世界 안트니 ертөнц. бид сая харилцаарыг унших дасгал ажиллаа. Тэгвэл одоо жижиг бичвэр уншиж дасгал ажиллая. 许多人做事常常半途而废，其实只要再多花一点点力气，再坚持一点点时间，就会胜利。人们之所以容易放弃，主要是源于缺乏毅力。在你遇到困难想放弃时，别忘了提醒自己，人生就是像四季的变迁，此刻只不过是人生的终结而已。冬天来了，春天还会远吗？坚持就是胜利。要从小事做起，要尽力帮助别人，做事情不能太固执。Ингээ хариултаа тулгыг зөв хариулт бол A байх нь. Хэрчүүд许多人做事常常半途而废，其实只要再多花一点点力气，再坚持一点点时间，就会胜利。人们之所以容易放弃，主要是原因缺乏毅力。Олон хүн аливаа хийгээд замын дунд орхидог. Үнэндээ багахан л хүч, багахан л хугацаа зарцуулчихвал ялцхан шүү дээ. 在你遇到困难想放弃时，别忘了提醒自己，人生就像四季的变迁，此刻只不过是人生的终结而已。冬天来了，春天还会远吗？ Хүмүүс гол нь шаргуу байдал дутагдсанаас амархан хайдаг. Бэрхшээлээс болж орхих гэж байгаа үедээ хүний амьдрал дөрвөн үлрэл шиг бөгөөд тэр бол өвлөөс өөрсдгөө гэдгийг өөрөө өөртөө сануулах хэрэгтэй. Өвөл ирчгсэнд л хавар тийм хол гэж юу? 坚持就是胜利。тууштай байвал ялна. 要从小事做起. багаас нь хийж эхэл. 要尽力帮助别人. бусдад чадлаараа тусал. 做事情不能太固执. аливаа хийхдээ хитрхи туйлширч болохгүй. үзэгчтэй ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр 环保算是恐怕既又不见得гэх мэт үг хэллэгийг сурлаа. Харин дараагийн хичээлээр 预定被差гэх мэт үг хэллэгээс гадна 有点有没有гэсэн хэллэгийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见. Хятад хэл бол 21-р зууны залуучуудын зайлшгүй эзэмших